Алга болсон захиа. Цэнхэр дугтуутай захигийн хэрэг өнгөрөөд удаж байгаа. Мөн хол бүрдэх хүмүүс нь уул эрх тушаалаасаа халагдаж нэгэнд амьдсан боловч олон тооны нарийн зүйлүүдийн тухай бид дуугүй байх ёстой байсан нь мэдээж юм. Хоныг нь заадгүйгээр хэлбэл энэ нь намар цаг, нэгэн даваа гарагт болсон юм. Бекер стритэд байдаг манай ядуухан байранд Европ даяар нэрд гарсан хоёр хүн хурж ирлээ. Энэ хоёр эрхмийн нэг нь ширүүн дүртэй. Хажуу талаас нь харахад бүргэд шинжтэй бөгөөд догшин хурц нүдтэй байр төрх нь захирч сурсан төлөв бүх яаж. Энэ бол хоёр ч удаа ерөнхий сайдын хэрэгэн мэдэрж явсан алдарт лорд Беллингер билээ. Түүнийг дагалдан яваа хосмол нүртэй ганган дэгжин залуу нь гадаад явдлын яамны сайд Трелоной Гоп юм. Манай зочид олбогт бандан дээр сууцгаалаа. Энэ улсын тайван биш бөгөөд ядарсан царайг нь үзүүл чухал хэрэгтэй ивсэн болох нь илхэн байр. Ерөнхий сайд Таягийн хаан бариулыг твцсэн байдагтайгаар оролдон холмоос бид хоёрыг ээлжлэн ширтэнэ. Гадаад яамны сайд сахлаа оролдоно. Оосорт нь байгаа гоёмсгийн зүйлдийг санжигнуулан сууснаа яриа үсгэв. Нэг юм алга болсон байхыг би өнөөдөр 8 цагт олж мэдээд энэ тухай ерөнхий сайдад нэн даруй мэдэгдсэн. Тэгээд ерөнхий сайдын зөвлөсөн ёсоор танд хандаж байгаа юм да. Холмоос гой минь. Алга болсон зүйлүүдийн тухай цагдаагийн газарт мэдээлсэн үү? Үгүй эрхмээ гэж ерөнхий сайд шийдэнгээр дуугалтан. Бид цагдаагийн газарт юу ч мэдэгдээгүй, мэдээлэгч үгүй. Цагдаагийн газарт мэдэгдэн гэдэг чинь уулд хэргийг задруулна гэсэн хэрэг. Бид үүнээс чинь л зайлсхийхийг хүсэж байгаа юм. Яагаад тэрсэн бол? Учир нь алга болсон энэ баримт бичиг бол маш чухал юм. Түүнийг хэвлэлд нийтлэн тараах явдал дэлхийд дахны байдлыг сүрхий хүнд байдалд хүргэж болох юм. Энэ баримт бичгийг хэвлэлд нийтлэх явдал нь Европ твдэх инх тайван харьцааг донсолгох болно гэхэд дэндихгүй юм. Хэрв нууц байдал нь хадралдаж чадахгүй юм бол түүнийг ирэхгүй байсан дээр. Хулгай хийсэн зорилго бол түүний агуулгыг хэвлэлд нийтлүүлэх гэсэн хэрэг. Ойлголоо. Харин одоо Гоп гуйта энэ чухал бичиг алга болсон үеийн нөхцөл байдлыг надад дэлгэрэнгүй ярьж өгнө үү? Би үүнийг дуртай хийх байна, Холмоос гуй минь. Хэд хоногийн өмнө нэг эзэн хаанаас ирсэн захидхийн тухай яригдж байгаа юм. Энэ бичиг маш чухал зүйл байсан учраас шүний хоногт яамны бат савнд ч гэсэн орхиж зүрхэлсэнгүй. Чайтгэл террасад гэртээ авчираад унтлагынхаа өрөөнд цаг үргэлж цоожтой байдаг жижиг хайрцаг хийж орхисон юм. Үдийн хоолнд орох гэж хувцлаж байхдаа хайрцгийг үзсэн. Тэгэхэд дээд тал нь байсан болохоор өчигдөр орой л лав байсан. Харин өглөө босоход захиа маань алга байлаа. Жижиг хайрцаг шүнийн туж нүүр гарын хэрэгсэлтэй ширээн дээр байсан. Унтлагын өрөөнд нэг ч амтэн ороогүй. Тэгтлээ захиа байдаггүй. Үдийнхээ хоолыг хэдэн цагт идсэн билээ? 7 хагаст. Хэдийд унтсан бэ? Би эхнэрээ театраас буцаж иртэл хүлээсэн. Бид 11 хагастад хэвтсэн. Тэгэхээр тэр хайрцгийг 4 цагийн туршид харж байсан хүнгүй юм шивдэ. Тийм ээ. Гэвч миний өрөөний зарц шивгчин эмхтэй хоёроос өөр хүн унтхны өрөөнд ордоггүй юм. Энэ хоёр манад удаж байгаа ус. Би ч тэдэнд яриаг итгэдэг. Бас тэгээд энэ хайрцагт чухал баримт байгаа гэдгийг тэд мэдэх газар байхгүй. Ийм захидад байгааг ямар хүн мэдэж байсан бilé? Нэг ч хүн мэдээгүй. Танаа эхнэр ч мэдэж байсан шүү дээ. Үгүй эрхмээ. Энэ захидлыг алга усныг олж мэдсэн хойноо энэ тухай эхнэртэй хэлсэн. Ийм захидал байгаа тухай танаа эхнэр тааварлаж болох байсан уу? Үгүй Холмоос гуй минь. Энэ тухай нэг ч хүн тааварлаж чадахгүй байсан. Ийм захиа байгааг Англи улсын дотор ямар хүн мэдэж байсан юм? Энэ захидлын тухай танхимын бүх гишүүдэд өчигдөр мэдэгдсэн. Бас энэ захидлын агуулга ба ер нь ийм захиа байгаа тухай нууцыг хадгалах явдал хичнээн чухал болохыг ерөнхий сайд өөрөө бүх сайдуудад урьдчилан сануулж мэдэгдсэн юм. Трелоной Гоп 50-аар ярих гэж хичээвч ярианыхаа төгсгөлд тисэж чадсангүй. Тэвдэн сандарч толгоогоо салаавчлан. Бурхан минь. Тэгээд энэ захиал алга болтон гэж дуу алдснаа удалгүй самбаа авч цаашаа үргэлжлүүлэн. Ийм захидал байгаа гэдгийг танхимын гишүүдээс гадна захиргааны газрын 2-3 түшмэлэл дөнгөж мэдэж байгаа. Өөр мэдэх хүн Англид нэгч байхгүй. Гадаадад мэдэж байгаа хүн байна уу? Битсэн хүн нь ганцаараа мэдэж байгаа. Түүнийг сайдууд ч гэсэн
Ер нь энэ захидлыг аль бие ёсоор явуулсан юм биш. Холмоос бодож байснаа. За энэ ямар учиртай баримт бичиг юм. Түүний алга болох явдал яагаад тийм сүрхий төвөгтэй байдалд хүргэж болох учрыг хэлж өгөөч гэв. Сайдууд бие биерүүгээ харж ерөнхий сайд хөмсгөө зангидан. Нарийнхан урт цагаан цэнхэр духтуутай захидал байсан юм холмоосгүй. Улаан затсан тамган дээр нь хэвтэж байгаа арслангийн дүрстэй. Хаягийг нь их том үсгээр тогтуухан бичсэн байсан гэхэд нь холмоос түүний яриаг таслан авч. Ийм нарийн зүглүүд маш чухал гэдэг нь яриаггүй хэрэг. Гэвч би духтууны тухай асууж байгаа юм биш. Захидлын агуулгыг мэдэх гэсэн юм гэв. Энэ бол улсын нууц бодох учраас би түүнийг задлах хэрэг алга. Та хувийнхаа уран чадварын тусламжтайгаар тэр духтуутай бичгийг олж чадвал эх орондоо их ач тус болох нь тэр. Таныг ч засгийн газраас зүй ёсоор урамшуулан талархаж болно гэв. Шерлок Холмоос суудлаасаа босож. Та бүхэн Англи улсын хамгийн их ажилтай хүмүүс болох нь мэдээж хэрэг. Гэлээж гисэн над бас их ажил байна. Би та бүхэнд хэрэгцээтэй байж чадах боломжгүй байгаадаа харамсаж байна. Ийм учраас энэ яриаг үргэлжлүүлэх нь дими цагийн гарц гэж бодож байна гэв. Ерөнхий сайд суудлаасаа бушуухан босоход түүний нүдэнд нь уур хилэн дүрлзэж байв. Би тиймэрхүү юмд дасаагүй юм эрхмээ. Гэд тэр нааш нь юу ч хэлж чадсангүй дахин суулаа. Бүгдээрээ дуугүй болов. Тэгж байгаад альва юмны ая зүг олд сурсан энэ хүн дал мөрөө хавчиж яриа үсгэн. Ирхэм, таны шаардлагад захирагдахаас яах вэ? Харин би таны эх оронч үзэл даруй занд чинь итгэж байна. Энэ нууцыг нийт даяар тараавал манай төрлөх эх орон хамгийн хүнд аюулд учрах юм. Бидэнд бүрэн итгэж болно гэж Холмоос хэлв. За ийм байгаа юм. Манай улсын колонийн эзэмшил үргэлжиж байгаа явдал санаанд нь таараагүй нэг эзэн хаан пэр захиаг бичсэн юм. Тэр захиаг бичихдээ өөрийнхөө сайдуудтай зөвлөлдөөгүй бололтой юм. Бас тэгээд ууралсан муураараа бичсэн байгаа юм. Тун хатуухан хэлсэн юмнууд ч бий. Энэ захиаг хэвлэлд нийтлэх явдал нь Английн ард түмний бодол саналыг донсолгох. Тэрч байтугай манайхыг дайнд татан оруучж болох юм гэв. Холмоос нэг хуудас цаасан дээр нэг үг бичээд ерөнхий сайдад үзүүлбэл тэр. Тун зөв, тэр чин бичсэн юм. Энэ захидал нь олон зуун мянган хүний амь нас сүйтрэж болох. Тэгээд ийм хажин маягтай алга болно ч гэжтэй. Захидалд алга болсон тухай бичсэн хүнд нь мэдээсэн үү? Мэдэгдсэн. Би түүнд шифрээр цахилгаан утас явуулсан. Тэр хүн чинь өөрөө энэ захиаг нийтлүүлэх гэж оролдож байгаа юм болов? Хаа настаа, тийм бишээ. Харин хувийнхаа хөнгөмсөг явдлын тухай харамсаж байгаа байх. Тэгж бодох сүрхийн үндэс байна. Захиаг хэвлэлд нийтлүүлэх явдлын түүнд бүрч эвгүй байх ёстой холмоосгүй. За тэгэхээр энэ захидлыг хэвлэлд нийтлүүлэхэд ямар хүн сонирхож байгаа юм? Үүнийг ойлгохын тулд хүчний харьцааг болгоцох хэрэгтэй юм холмоосгүй. Бараг залбал тэнцүү хүчтэй хоёр эвсэл эсрэг тесрэг зогсож байгаа учраас Европ төв зэвсэгт лагер болоод байна. Их Британи гүрэн төвийг сахиж байна. Их Британи гүрэн энэ хоёр эвслийн нэгэнтэй байлдаан хийх болоод байна гэд л бодолдоо. Ингэхлээр нөгөө нэг эвсэл нь давуу хүчтэй болох нь тэр. Та миний ярьж байгааг ойлгож байна уу? Их сайн ойлгож байна эрхмээ. Тэр захидлыг хулгай хийсний зорилго нь зохиогчийг Англитай муудуулах гэсэн байна л да. Яриаг үзв. Энэ захидлыг ямар хүнд өгсөн гэж та бодож байна? Ямар засгийн газрын ашиг тусын тулд энэ захиаг хулгай хийсэн бол тэр засгийн газарт шилжүүлсэн дээ. Одоо үед бол захиа маань зорьсон газарт нь хүргэх гээд усан онгоцонд аваад явж байгаа байх гэж би бодож байна. Трелоней Гоп толгоогоо унжуулан уруу царайлахад ерөнхий сайд түүний мөрөнд гараа хүргэж зориг оруулах гэсэн байртай үг үлрүүн. Яах жаргалга. Танд гай дайрч. Та урдчилсан сэргийлэх арга бүхнийг авсан байна. Хинч гисэн таныг зэмлэж зүрхлэхгүй. Холмоосгүй. Танд би бүх нөхцөл байдлуудыг мэдээллээ. Тэгэхээр одоо таны зөвлөгөөнийг сонсомоор байна гэж хэлв. Холмоос уруу царайтайгаар толгоогоо сэгсэрч. Энэ захиаг эргүүж авчрахгүй бол дайн болох нь гарцаагүй гэж ойлговол зөхөх юм шивдэ гэв. Тийм л гэж бодож байна. За тэгвэл дайнд бэлддэ. Холмоосгүй. Эн чин даанч хатуу хариу байна шүү. Бүх баримтуудыг харьцуулаад үзэлдэ та. Тэр захидлыг оройн 11 цаг хагасаас хойш өөрөөр хэлбэл
Трелоней Гопгойг унтдаг өрөөндөө байж байхад нь хулгай хийсэн гэдэг байж болохгүй. Тэгвэл тэр захиаг өчигдрийн 8 цаг хагас 11 цаг хагасын хооронд тэгтээ 8 хагасын орчим алга болсон нь магадгүй биз? Хулгайчин захиаг ямар газар хадгаж байгааг сайн мэдэж байсан байна. Тэгээд аль болохоор л эртхэн гартаа оруулж авахыг бодсон хэрэг. Ийм айхавтар чухал. Баримт бичиг тийм үед алга болсон байж. Тэгвэл одоо хаан байгаа бол гэдлийг та нар өөрөө бодцоо л да. Хинч гэсэн түүнийг хадгалаад байхгүй шүү дээ. Захиан сонирхогчийн гарт нэн даруй шилжүүлэгдсэн биз? Уг захидлыг өрсөлдөн олж авах юм уу? Эсвэл ядахдаа яг таг мөрдөх ямар боломж байна да? Ерөнхий сайд олбогт вандан дээрээс бослоо. Холмос, таны үг маргашгүй үнэтэй байна. Энэ хэрэг ерөөсөө найдваргүй болох нь надад ч гэсэн ил боллоо гэж. Ерөнхий сайдын хэлэхэд холмос цааш ярьсан нь. Тэр загтлыг таны шивгчин хүүхэн зарц хоёрын нэг хулгайч хийж бодъё л да. Би тэгж бодож чадахгүй. Тэр хоёр чинь насан дээр гарсан их үнэнч зарцнаар байгаа юм. Таны унтдаг өрөө чинь 2 дугаар давхарт байдгийн байна гэж би ойлголоо. Тэгвэл тэр өрөөнд чинь гаднаас нь хүн орох бололцоогүй. Тэгэхээр хулгайч нь ямар ч байсан дотроо л байсан хэрэг. Танаахны нэг л уг захиаг авсан гэдг нь гарцаагүй. Хулгай хийсэн хүн маань энэ захиаг хэн дөгөө гэдэг асуудал гарч ирж байна. Олон улсын нэг тагнуулт л өгөө шүү дээ. Би тэр усыг бараг цээжээрээ мэднэ. Ийм маягийн томоохон тагнуулууд Лондон хотод 3 байдаг юм. Би ч өөрийнхөө эрлийг энэ хідэн хүнээс эхлэх болно. Хэрвээ энэ ноёдын нэг нь эзгүй байвал захиа авсан хүнийг би мэдэж авах нь тэр. Яагаад тагнуул өөрөө захиаг авч явна гэж та бодож байгаа юм бэ? Энд Лондонд байгаа эгчин сайдын яамд аваачаад өгчвөл амар байлгүй яв гэж Трелоней Гоп дуу артан өгүүлэхэд холмос хариудна. Би ч тэгж бодохгүй байна. Иймэрхүү маягийн тагнуулууд хувийнхаа ашгийг хичээж аз туршиж ажилдаг улс учраас эгчин сайдын яамтай ажил хэргийн холбоотой байхыг эрхэмдэггүй юм шүү гэхэд ерөнхий сайд. Таны хэлдэг зөв. Хулгайч энэ баримт бичгийг хүнд ч идэлж өгөхгүй. Тэгэхээр өөрөө аваад явна л та тэрч. Таны ажиллах төлөвлөгөөг би сайшааж байна. 3 одоо явна байгаа. Гопо. Холмос. Гүй. Та ямар нэгэн чухал юм олж мэдвэл бидэнд даруйхан дуулгах үз гэж найдаж байна гэв. Сайдууд гарч одлоо. Холмос ганцтай тамхиасаа гүнээ бодлоолов. Би сонин үзэцүү. Өчигдөр оройн болсон гайхалтай гэмтэргийн тухай мэдээнүүдээр сонин бүр дүүрэн байлаа. Холмос гинт овд харайн босож ганцаа зуухан дээр тавиад дуу алдан хашгирч. Ердөөл ганц зам байна. Энч шийдэж орхисон хэрэг юм. Гэвч найдваргүй ч юм бас биш. Хин хулгай хийснийг нь олж тогтоох л байна. Харин захианы тухайд бол хулгай хийж авсан хүн нь энэ баримт бичгийг дамжуулж амжаагүй байх гэж бодох үндэс байна. Эцсийн эцэст ийм муу сайн өөдгүй новшнуудын холбогдолтой хэрэгч мөнгөний шунагтал оршдог юм. Харин одоогийн байдлаар бол Британи гүрний мөнгөн санхүү миний мэдэлд байгаа юм. Тэр захидлыг худалдаад авчиж болмоор байвал би түүнийг дуртай үнээр авна. Үүний төлөө англи даяар албан татвар нэмэгдүүлсэн ч хамаагүй. Хулгай хийсэн хүн нь худалдах хүн ирээд захиаг хадгалж байгаа ч байж магадгүй. Тэр захидал хэний гарт байна гэдэг л асуудал байна. Ийм ирмэг ажил хийх үзхэн Лондонд 3 бий. Оберштейн, Заратьер, Эдвард Лукас 3 байгаа юм. Би энэ 3-тай цөмтэй нь уулзаж. Эдвард Лукас гэж яруу та. Годолфон стрит суудаг Лукасыг хэлж байна уу гэж би асуу. Тийм ээ. Тэгвэл та түүнтэй уулзсан гэж бодсны хэрэггүй байхаа. Яагаад тэр вүлээ? Тэр чин өчигдөр орой өөрийнхөө гихт байж байгаад алгацсан байна. Холмос гайхаж надыг их л удаан ширтэж байснаа миний барьж байсан сонныг шүүрн авлаа. Тэгээд нөгөө мэдээллийг бушуухан уншив. Доорх гачгийг их том үсгээр бичсэн байх нь. Вестминстерт хүн амны хэрэг гарав гэж гасчиглжээ. Парламентын байшинтай бараг зэрэгэлдээ газарт хийд ба ол хоёрын хооронд байдаг Годолфон стритийн 16 дугаар номертой эртний нэг байшинд өчигдөр шөнө учир нь үл олдох хүн амны хэрэг гарав. Энэ байшинд Эдвард Лукас гуай хэдэн жилийн турш сууж байжээ. Эдвард Лукасын нэрийг Лондон хотынхан сайн мэднэ. Эдвард Лукас нь бусадтай харилцахдаа ээлдэг зөөлөн гарамгай сайхан дуулдаг. Бас хөгжимд дуртай хүн байжээ. Одоо 34 настай, ихнэргүй, эд аж ахуй эхэлдэг ахмаг насны Прингл авгай. Зарц Мектор нараас өөр хүн тэднийд үгүй аж.
Аж ахуйн эрхлэгч нь Лукас Ван байрнаас нэлээд эрт ерөнхийдөө заншлаар дээр давхурд гарч унтсан байна. Зарц нь энэ шөнөнийг Гамер Смитд очиж танилиндаа өнгөрүүлжээ. Лукас өдийн 10 цагаас хойш гэртээ ганцаар байсан юм байна. Болж өнгөрсөн явдлын нарийн зүйлүүд нь тогтоогдож болоогүй байгаа боловч шөнийн 11 цаг 40 минут болж байхад 16-аар байшингийн үүд дутуу хаарттай байхыг Годорфун стритийн тэнд явсан морин тэрэгний хөтөж бирэж ажиж харсан байна. Үүдний хонхыг даруул хариу чимээс гарчээ. Өрөөнд дотор гэгээ байхыг хөтөж үзэж гудамд ороод үүдийг нь цогчээ. Хариу чимээ алга байхад нь тэр хөтөж өрөөний үүдийг нээж оржээ. Өрөөнд дотор юмыг эмх замбраагүй бужигнуулна байр суурнаас нь хөдлөгсөн байсан гин. Бас өрөөний гол дунд нэг сандал хэвтэж байжээ. Лукас өөрөө энэ сандлын хөлөөс гараараа зурсан дэрэгдэнд хэвтэж байжээ. Лукасыг хутга буюу чинжаалын аль нэгнээр яг зүрхрүүн шаасан учир агшин зуурын хугацаанд үхсэн бололтой. Өөр олон зэвсгийн хантаар өрөөний хананд чимэг болон байсан энэтхэг газрын мөрийн чинжаалаар Лукасыг ассан болох нь наривчлан шалгаж үзэхэд илэрчээ. Цус болсон кинжаал хүүрийн дэргэд байсан гин. Өрөөнд байсан үн бүхий зүйлүүдэд огтхонч хүрээгүй болох учир уул хүн амны хэрэг нь тонох дээрэндэх зорилгоор үйлдэгдсэнгүй гэж үзвэл зохино гэжээ. Холмос хэсэг зуур дуугүй сууснаа. Ватсон, та үнийг юу гэж бодож байна гэж асуув. Нэг л хачин таарад орхиж дээ. Таарч гинэ. Тэр захидлыг хулгайлан авч болох 3 хүний нэг нь Лукас юм шүү дээ. Тэгээд захидал алга болсон оройн энэ хүн алгадж орхисон байдаг. Мэдэхгүй. Энэ маань жирийн нэг таарсан явдал мөн гэж үү? Та юу ч хийж хэлдгийг гэсэн энэ хоёр явдал нь хоорондоо нягт холбоотой юм гэж би бат итгэж байна. Бид энэ холбооны учрыг олох ёстой юм. Гэвч Скотланд Ярдынхан үүнийг аль хэзээний шинжлээд орхисон шүү дээ. Хаанаас та? Тэрчгүй л дээ. Скотланд Ярдынхан Godolphin Street болсон явдлыг л дөнгөж мэдэж байгаа. Харин Whitehall Street болсон. Хэргийг сагдагийн газар мэдрэхгүй, мэдэж ч чадахгүй юм. Энэ явдлуудын тухай зөвхөн бид нар л мэдэж байгаа юм. Ингэхлээр захидал хулгай хийсэн явдал Godolphin Street болсон хүн амны хэрэг хоёрын холбоог бид олох ёстой юм. Би Лукасыг бусдаас нь илүү сэжиглэж байсан юм. Оберштэй Ларатьер 2 Вест Индийн гудамжны нөгөө үзүүрт суудаг. Харин Лукас бол Whitehall террасаас хидхэн алхам газар суудаг юм. Гадаад яамны сайдын зарц нартай танилцж өөртөө хэрэгтэй мэдээ олж авах явдал бусдыгаа бодвол Лукаст хялбаралтай. Юм таарад орхилоо гэдэг чинь заримдаа тун их ач холбогдолтой байдаг. Ватсон минь, та үнийг бодолцоорой. За байц. Үүдний хонх дуугарч байна шүү. Гудсан авгаа ирж гийчний бичиг өглөө. Холмс түүнийг хараад хөмсгөө хөдөлгөн нэг ч үг дуугарсангүй надад өгөөд Тэрлоней гоп хадагтайг морилон орно уу гэж хэлээрэй гэв. Лондон хотын хамгийн сайхан бүсгүй манай бяцхан өрөөнд орж ирлээ. Билминстер гүнгийн баг охин гуу сайхнаараа ховор хүн гэдгийг би нэг биш удаа сонсож зурмал зургийг нь үзэж явсан боловч бичиж тодорхойлсон бичмэл биеийн зураг хоёрын аль нь ч гэсэн энэ хүүхний зүүрлэшгүй сайхан царай. Гойд сайхан байдлын тухай барагцаасан баримжаач өгч чадахгүй байж. Гэвч намрын энэ нэгэн сэрчигэнсэн өглөөгөөр Гилда бүсгүйн гоо үзэгсэл нь бидэнд гайхал төрүүлсэнгүй. Харин энэ хүүхний цонхийн цайсан царай халуурсан юм шиг бүртэлзэн байх нь гайхал төрүүлжүүлээ. Гаднаас нь харахад тайван байдлаа алдахгүйг бүсгүй өөрөө их л хүчлэн байгаа нэгт бөгөөд уруула тас харчин жимсэн байлаа. Айсан байдал харцанд ихт байгаа энэ бүсгүй Холмс руу хандаж "Манай нөхөр танахаар ирээ юу? Холмсгүй" гэж асуув. Тэгсэн хатагтай минь. Намайг энд ирсэн гэж түүнд битгий хэлээрэй. Би танаас гуй. Холмс ээлдгээр мэгсхийгээд зочин эмэгтэйг суу гэж гараараа дөхөв. Хатагтай минь сууж хайрл. Тэгээд би танд ямар тусалцаа үзүүлж чадмаар байна хэлж айлдаа. Ямар нэгэн юмыг урдчлан амлаж чадахгүй гэдгээ би эртхэн хэлэх ёстой гэв. Гилда бүсгүй өрөөний дундуур шууд явж гэрлээс нүрээ буруулан суув. Холмсгүй. Тантай би илэн далангүй ярих болно. Таныг ч гэсэн тэгн үзгэж найдаж байна. Манай нөхөр бид хоёр ив сайнтай бие биедээ бүр мэдэгдэг болсон юм. Харин гагцгүй улс төрийн альва юмаа надад ярьдаггүй. Гэтэл манад ай хавтар сүрхий гай зовлон учирсныг би орж мэдхээ. Нэг их чухал бичиг алга болсон байна.
Алга очиод байгаа энэ бичиг яагаад ийм их ач холбогдолтой болохыг нөхөр минь надад хэлж өгөхгүй байна. Харин үүнийг би заавал мэдэх учиртай юм. Заавал шүү. Миний нөхөр түүний албаны хүмүүсийг нь эс оролцуулбал энэ бичиг алга болсон явдал ямар хор нөлөөтэй, ер нь ямар учиртай юм гэдгийг хэлж мэдэх хүн бол ганцхан таал байгаа юм. Холмсгүй, та хэлж өгөөч. Би таныг гуй. Та өөрөөсөө тусламж гуйсан лорд Веллингер болон миний нөхрийн тусын гулд ямар учиртай бичиг болохыг нь надад хэлж өгөөч. Хатагтай, та миний хэрээс хэтэрсэн юм шаардаж байна. Гилда хатагтай гүнзгийгээр санаа алдан 2 гараар нүрээ дарлаа. Хатагтай минь, үнэндээ би таны хүслийг биелүүлж чадахгүй. Нөхөр чинь энэ хэргийг танд хэлж болохгүй юм гэж үзэж байхад итгэлийг нь хүлээсэн би яалаа гэж. Тэвж болох үлээ. Та нөхрөөсөө асуул та. Би түүнээс асуусан. Гэвч надад юу ч хэлж өгсөнгүй. Ийм ч учраас танаас дуулах санаатай л ирсэн юм да. Би үүнээс илүү ойлгомжтой хэлж чадахгүй байгаа нь харамсалтай боловч холмосгүй. Та ганц асуултанд хариу хэлж өгнө үү? Ямар асуултанд тэр байх хатагтай? Энэ захидлын асуудал миний нөхрийн улс төрийн албан ажилд хор болж болох уу? Хэрвээ учрыг нь олохгүй бол уул хэрэг нь эцэстээ хамгийн сүрхий хөнөөлтэй байж болно. Гилда хатагтай арай ядан амьсгаагаа авч яг л нууцыг нь олж мэдсэн юм шиг. За гэж аман дотроо хэлв. Бас нэг асуух юм байна. Холмосгүй захидал алга усны улмаас миний нөхрийн ярьснаар бол үүнээс болж бүхэл улс оронд хор хөнөөл болж болох юм гэж би ойлголоо. Энэ үнэн үү? Нөхөр чинь танд ингэж хэлсэн бол би үүнийг давтан батарж болно. Үнэхээр тийм байгаа юм. Энэ хор хөнөөлөн чухам юунд оршихыг та надад хэлж өгөөч. Энэ асуултанд би хариулт өгч чадахгүй. За тэгвэл одоо би танд түүг босгоо болъё. Би танд уурлах юм алга холмосгүй. Та надад илэн далангүй байж болохгүй юм. Би ч үүнийг бас ойлгож байна. Яалаач гэсэн миний нөхрийг ингэж зовоож байгаа юмыг би харсаар байгаад амгалан байж чадахгүй гэдгийг минь зөв ойлгоорой. Дахиж хүсгэн намайг танахаар ирсэн гэдгийг нөхөрт минь битгий хэлээрэй гэв. Гилда бүсгүй үүдэн зогсоод биднийг нэг эргэж хараад уруулаа чанга жимийн зууж тэгдэн сандарч айм мэгдсэн харагдаж байв. Тэгээд Гилда бүсгүйг гарч одлоо. Бүсгүйг торгон банслаа шаагуулан шатаар бууж төдхөн гадаа хаалга хаагдахад холмос над руу хандаж инээмсэглэнэ. Энэ бүсгүй ямар хэрэгээр яах гэж ирлээ гэж бодож байна баацсан гэж асуув. Ирсэн хэрэгээ тэр бүсгүй өөрөө хийсэн шүү дээ. Түүний твддэг нь ч мянган зөв. Тийм ээ. Яаж сүрхий твдэж байгааг нь Ватсон та ажигласан уу? Үгүй мөн сүрхий шалгааж байваа. Гилда хатагтай чинь санаж байгаа юмаа нууж чаддаггүй хүний нэг шүү дээ. Тийм ээ. Гилда хатагтай сүрхий твдсэн байсан. Нөхрийнхөө ашиг тусын тулд захидлын тухай бүх үннийг мэдэх гэсэн юм гэж хэлснийг ажсан бизээ. Үүнийг юу гэсэн үг гэж та бодож байна? Зориуд цонхноос буруу харц суусныг нь та анхаарсан уу? Гилда хатагтай царай байдлаа надаас нуух гэж бодсон юм. Та хэтрүүлж байна. Тэр бүсгүй чинь сул байсан ганц сандал дээр суусан юм шүү. Ер нь бүсгүйчүүдийн хийж байгаа юмны учир гол төдөг тайлбарлагдчихгүй байдаг. Маргетинг нөгөө нэг эмэгтэйг санал да. Тэр бүсгүй их твдсэн байсан. Тэгэхээр би түүнийг сэжиглэж байсан юм. Тэгээд юу байсан бэ гэж? Тэр хүүхний сандарсан явдал нь хамартаа тавихаа мартчихснаас илт байсан. Ингэхлээр тийм муу хөрсөн дээр дүгнэлт байгуулах нь их аюултай. За баяртай Ватсон минь. Та юмд явах нь уу? Тэгье. Би өнөөдөр өглөөг Godolphin Street-д очиж Scotland Yard-ийн найзуудтай өнгөрөөе гэж бодож байна. Одоо би бүгдийг нь мэдэж байна. Бүхэл энэ явдлын учрыг Эдвард Луксийн орон герт ирэх хэрэгтэй юм. Гэвч энэ бүхэн нь юу гэсэн хэрэг вэ гэдгийг би бас л ойлгохгүй байна. Баримт алга байхад дүгнэлт хийж болохгүй. Одоохондоо баримтууд нь тачирдаад байна. Манайхаар зочин ирж магадгүй. Найз минь, гэртээ байцнаа биздээ. Би өглөөний цайн дээр ичж магадгүй гэд Холмос гарч одлоо. Бүхэл энэ өдөр болон дараачин 2 өдрийг Холмос тун дуу чимээгүй өнгөрүүллээ. Байн гарч дахин орж ирсээр байлаа. Холмос гэртээ байхдаа миний асуусан юмд хариуч хэлэхгүй байсан. Өөрөө хийл хөгжмөр тогсох юм уу? Гансан амнаасаа огт салгалгүй ямар нэг юмны тухай гүнээ бод хийлэн суун.
Холмос энэ өдрүүдэд юу дайрагцсан юм а идчгээд явж байлаа. Холмос ажлынхаа үр дүнд сэтгэл хандамжтай байгаа нь надад иххэн байлаа. Уус хэргийн тухай надад юу ч яриаггүй. Харин мөрдгөлийн явцын тухай би зөвхөн сонноос олж уншиж байлаа. Луксын зарц Джон Митоныг цагдаагийн газраас баривчлан аваад дараа нь суллан тавилаа. Шүүгчээс хүн амны хэрэг мөн болохыг баримтуудаар ногхин тогтоосон боловч алсан хүнийг олж харах нь чадаагүй байлаа. Түүнчлэн энэ гэмт хэрэг гарсан шалтгааныг тодорхойлж олоогүй байлаа. Луксын адагдсан өрөөнд дотор ховор үнэтэй зүйлүүд дүүрэн байсан боловч түүнээс нэг ч юм алга болсонгүй. Ам алдсан хүний бичиг хэрэгт нь бас гар хүрсэнгүй. Цагдаагийн газраас энэ бичиг хэрэгүүдийг наривчлан судалж үзээд Лукс нь дэлхийд дахны улс төрийн бодлогыг их сонирхдаг. Улс төрийн талаар янз бүрийн үг яриануудыг түүрлэн цуглуулдаг хүн байжээ гэж тогтоосон байна. Лукс нь олон янзын хил дээр бичгээр харилцах явдлыг ихээхэн хийдэг. Олон орны улс төрийн зүтгэлтнүүдтэй нөхөрсөг сайн харьцаатай хүн байжээ. Гэвч энэ бичиг хэрэг дотор нь онцын гоод юм огтхонч байсангүй. Ам алдсан хүн баян чинээлэг амьдарч байсан ба ааш зангийн хувьд сайн хүн байжээ гэдгийг цагдаагийн газраас тогтоожээ. Хэн түүнийг алав? Яагаад алав? Энэ нь шийдвэрлэж бошгүй нууц мэт байв. Цагдаагийн газар дими суугаагүй гэдгээ юухнаарч болсон үзүүлэх гэж зарц Джон Митоныг баривчилсан хэрэг. Хүн амны хэрэг гарах шөнө Гамер Смитэд байдаг танилиндаа очиод байсан хүнийг буруутгах нөхцөл алга байна. Үнэн дээр Митон Гамер Смитээс их эрт гарсан тул хүн амны хэрэг гарахаас өмнө Вестминстерт ирж амжихаар байсан боловч замын хагасыг явгаар явж саатаж ирсэн байжээ. Шөнө дундын хэрд Вестминстерт буцаж ирээд эзгүй хооронд нь болсон явдлыг үзээд мэл гайхаж цэл хөхөрчээ. Митон Луксинд 3 жил ажилласан ба Лукс нь заримдаа Францад хэдэн 7 хоногор байдаг байсан боловч их газар руу явахдаа түүнийг нэг ч удаа дагуулж байсангүй байна. Аж ахуйг хөдөлдөг эмэгтэй. Хүн амны хэрэг гардаг шүн ямар ч үүмэн шуугааны анир дуулаагүй гинэ. Хэрвээ эзэнтэн дээр ямар нэгэн хүн ирсэн бол тэр өөрөө үүд нээж өгөх байсан нь мэдээж хэрэг. Сананд нийтлэгдсэн мэдээнүүдээс мэдэгдэж байсан зүйлүүд гэвэл энэ байна. Холмос надаас илүү мэдэж байсан байж болох юм. Гэвч надад юу ч ярьдаггүй байлаа. Харин мөрдөн шинжлэх ажил явуулж байгаа Лестерд байцаагч уул хэргийг зөв чиглэлээр явуулж байна гэж Холмос надад хэлсэн бэл. 4 дахь өдөр нь болоход Парисаас ирсэн цахилгаан мэдээ сонинуудад нийтлэгдсэн нь хүн амны хэргийн нууцыг тайлж байгаа мэт байв. Daily Telegraph санны бичсэн нь Парисын цагдаагийн газар Вестминстер дэх Годолфин стритэд суудаг Лукас Гуа Дава гарагт алагдж эмгэнэлтэйгээр нас барсан явдлын нууцыг тайлав. Талигаач өөрийнхөө өрөөнд хотголуулан өгсөн байхыг олсон бөгөөд зарц Митон сэжиглэгдсэн боловч энэ хүн нь өөрийнхөө уул хэрэгт хамаагүйг баталж чадсан гэдэг нь манай уншигчдын санаанд илхэн бий. Өчигдөр Австрализ худамжинд нэг жижигхэн байшинд суудаг Анри Фурне Афган шивгчийн эмэгтэй Парис хотын цагдаагийн газарт хүрэгцэн ирж манай эзэгтэй гарцуураад байна гэж мэдэгдсэн байна. Анри Фурне Афга Эли балай болж ухаан норж гарan байгааг эмгэлгийн шалгалтаар тогтоолоо. Анри Фурне Афга өнгөрсөн мягмар гарагт Лондоноос буцаж ирсэн ба энэ эмэгтэй Годолфин стритэд болсон хэрэгт шууд холбогдолтой гэж сэжиглэх бүрэн үндэс байгааг цагдаагийн газраас тогтоолоо. Гэтэр зургийг харшуулан үзэхэд Анри Фурне Гуай болон Лукас гэгч нь нэг хүн бөгөөд түүнчлэн талигаач нь Анри Фурне гэдэг нэрээр Парист сууж, Лукас гэдэг нэрээр Лондон хотод тус сууж байсан нь илэрчээ. Анри Фурне Афга бол уул нь Америк хүн, гойд, догшин, ширүүн авиртай юм байж. Энэ эмэгтэй хар хорийн сэтгэлд автахдаа бие огт барьж чадахгүй хүрдэг хүн гин. Энэ эмэгтэй өөрийн эрүүл ухаангүй байхдаа бүхэл Лондон хотыг донсоолгосон энэ гэмт хэргийг үйлдсэн болов гэж үзэж байгаа болоо. Энэ эмэгтэй ухаан ардан хөөрөхдөө Лукас Гуайг хотолон алаад хийсэн хэрэгээсээ айн сандарч гарзуурсан бололтой. Болж өнгөрсөн хэргийн тухай өөрөө юу ч санахгүй байна. Түүнчлэн даваа гарагийн өрөө Фурне Афгатай адилхан нэг эмэгтэй Годолфин стритийн тэнд Лукасын байшингийн ойролцоо зогсож байсан гэдэг мэдүүлэг бас байна гэжээ. Хомсыг өглөөнийхөө цайг ууд суухад би түүнд Парисаас ирсэн цахилгаан мэдээг уншиж өгөөд "За, та юу гэж бодож байна Холмосоо?" гэж асуухад түүний хариулсан нь "Эрхэм минь, та ёстой нэг тэсвэртэй хүн юм да. Би танд юу ч мэдээлээгүй 3 хонолоо. Яагаад юм болов? Танд хэлмээр юм надад юу ч алга. Парисын энэ цахилгаан утас ч гэсэн бидэнд хэрэггүй юм.
Лукасын адагдсан тухай хэрэг одоо бүрэн тайлагдсан байна шүү дээ. Тэгээд юу гэж? Хүн амны хэрэг бол гол зорилгодоо хүрэхийн тулд бидний учрыг нь олвол зохих олон явдлын нэг өчүүхэн байгаа юм. Бид тэр цэнхэр дугтуутай бичгийг сурвалжлан олж дайны аюулыг урдчилан сэргийлэх хэрэгтэй. Өнгөрсөн 3 хоногийн дотор маш чухал ганц юм боллоо. Юу гэвэл 3 хоног дотор юу ч болсонгүй шүү дээ. Би засгийн газраас бараг цаг тутамд мэдээ авсаар байгаа. Тэндээс үзэхэд Европ төвд амгалан тайван байна. Хэрвээ хулгайчийн гарт орсон захидал зохих газартаа хүрсэн бол аюулт шуурга аль хэзээний ихэлсэн байхсан. Тэр захидал одоо хаана байна? Хэний гарт байна? Яах гэж удаашруулж дарсаар байна гэдэг асуудлууд над тун ойлгогдохгүй байна. Захидал алга болсон. Лукасын үхсэн хоёрыг санамсаргүй тохиолдол гэж үзэхэд бэрхтээ юм. Тэр захидлыг энэ хүнд дамжуулсан юм болов? Тэгсэн бол түүний бичиг хэрэг дотроос яагаад олдоогүй вэ? Галзуурсан эхнэр нь аваад явчихлаа гэж үү? Хэрвээ тийм бол одоо Парист тэр эмэгтэй гэрт байгаа. Тийм биз дээ. Би тэр хүүхний гэрт очиод изж болохгүй шүү дээ. Тэнд очиж ирэх юм бол Парисын цагдаа нарт сэжиг авах болчихно. Энэ хэргийн тухайд бол хууль манай талд биш юм. Ямар ч байлаа гэсэн тэр загтлыг ирэх явдлаа заавал үргэлжлүүлэх хэрэгтэй юм. Эх орны амарлан тайван байдал үүнээс шалтгаалцах хэрэг гэв. Удас нь авгаа орж ирээд Холмст нэг зураг өглөө. Холмс түүнийг ширүүн уншихад Хестрид сони юм олсон байна. Ватсон малгайгаа өмсөр. Гадар дээр нь очицгоё гэж хэлв. Лукасын адагдсан байшинг би анх удаа үзхэн тэр. Жижигхэн цонхтой, нарийн өндөр хэлбэртэй. Яг л 18 зууны үеийн барилга юм. Цонхнуудын нэгнээс Хестрид найрсгаар инээмсэглэн биднийг харж байгаа нь гарц нохойтой тунч төстэй. Өндөр нуруу таныг хөтөж бидэнд хаалга нээж өгөхөд Хестрид биднийг баяртайгаар өгтлээ. Бид бүгдээрээ гинт хэрэг үйлдсэн өрөөнд орцгоолоо. Хивсэн дээр шингэсэн цусны толбоос гадна болж өнгөрсөн зүйлийн мөр ул өрөөний дотор алга байв. Хивсэн жижигхэн тул зүүмж шалны голд тавьжээ. Пишингийн дээд талын ханд нь хуучин цагийн зэр зэмсэг үлгсэн байлаа. Тэр бүсгүй энэ ханнаас кинжал аваад Лукасыг хутолон алсан юм байна. Цонхны эсрэг талд чадварлагаар урлан хийсэн бичгэн ширээ байна. Тасалгааны байдал, зурмал зургууд, хивс, модон идэлт зэрэг нь талигаач өөрөө юм идэлж сурсан хүн болохыг гэрчилнэ. Парисаас ирсэн цахилгаан мэдээг уншвуу гэж Хестрид асуухад Холмс толгойд орхилоо. Хестридийн үгүйсэн нь тэд нар энэ хэргийн учрыг тун сайн олсон байх шүү. Энд болж өнгөрсөн бүх юм нь тэдний бичсэнтэй яг таарч байна. Тэр эмэгтэй Лукасыг санамсаргүй байхын нэрсэн бололтой юм. Хэрвээ тийм биш бол түүнийг оруулахгүй байсан л та. Талигаач чинь өөрөө их хашир хүн. Тэдний дорох тийм ч хэлбэр биш. Ирсэн хүнийг гудамжинд байлгаад байж болохгүй шүү дээ. Тэр хүүхэн Лукасын сэтгэлээ буруулсан явдлыг буруушаа. Би чамайг мөрдөж явсан юм гэх мэтээр хашгиран загнаж байгаад дараа нь ханд байсан кинжалыг шүүрэн авч улмаар ингэхэд шууд хутгалж аргасан ч бас биш юм. Лукас өөрийгөө аврах гэж найдаж байсан байна. Хамаг сандлууд нэг дор овоолохтой байсан. Харин Лукас нэг сандлын хөл дээрээс нь зуурсан бие хамгаалж байсан юм шиг бариад өгсөн байна. Би энэ хэргийг гарч байхад дэрэгдэн байсан юм шиг л ойлгож байна гэлээ. Холмс гайхаж ядна нүдээ их болгож. Тийм юм бол намайг яах гэж дуудуулсан билээ гэж асуув. Таны дандаа сонирхдаг жижиг зүйлүүдийн нэгийг өөрт чинь үзүүлэх гэж би бодсон юм. Энэ нь уул хэрэгт огт хамаагүй юм. Гэвч тун учиртай юм аа. Тухайлбал юу вэ? Хүний амны хэрэг гарсныг олж мэдсэний дараа бүх юмыг хөдлөхгүй байх талаар цагдаагийн газраас арга хэмжээ авсан юм. Тэгээд энд өдөр шөнөгүй жижүүрийн цагдаа байсан юм. Өнөөдрөөр өглөө мөрдөлгөө дуусгаж хүүрийг нь ошуурчаад өрөөг нь дахиад нэг сайн үзье гэж шийдсэн юм. Тэгээд энэ хивсийг сөхөж үзлээ. Хивс нь шаландаа хадаасгүй юм билээ. Бид түүнийг сөхөж үзээд олсон нь уухай? Юу болов? Холмсгүй та. 100 жил бодоод ч таахгүй. Хивсэн дээр байгаа цусны толбыг та харж байна уу? Ийм их цус байхад хивсэн нэвтрэх ёстой шүү дээ. Тийм биз дээ? Тэгэлгүй яах вэ? Би ч бас тэгж бодож байна. Гэтэл толгоны доор байсан шал нь огт цэвэрхэн байх юм. Мэгч мөр байхгүй шүү. Тийм байж болохгүй. Би ч бас тэгж бодож байх юм.
Тэгтэл үнэхээр цэвэрхэн л байгаа юм да. Гэд Лестерд хивсний сэжүүрийг өргөхөд толбны доор байсан зүүмэл шал цэв цэвэрхэн байгааг бид үзлээ. Хивсний хөвөө нь бүгдээрээ цуснд нэвтэрсэн байхаар бодоход ямар ч байсан мөр үлдмээр дээ гэж Лестерд хэлв. Холмсын царайд гайхсан дүр тодорхойг хараад Лестерд инээж гарснаа. За одоо би танд учрыг нь хэлж өгье. Шалан дээр цусны толб байна. Гэхдээ харин хамаагүй өөр газарт шүү. Та өөрөө харал да. Гэд хивсний нөгөө сэжүүрийг өргөхөд гялалцсан зүүмэл шалан дээр том улаан хүрэн толб байлаа. За Холмсгой минь энэ ямар вэ дээ? Хажирхаад байх юм надад харагдахгүй байна. Энэ бол тун хялбарх юм. Шалан дээр байгаа толб чинь хивсний дор байсан юм байна. Хивс нь хадаасгүй юм болохоор эргүүлээд тавьж орхиол биз. Зовх юу байх вэ? Холмсгой минь Скотланд Ярдын төлөөлөгч иймэрхүү тайлбараар дутагдаагүй байна гэж Лестерд гомдсон маягаар хэлээд. Хивсийг эргүүлж тавьсан байхаа гихчийг бид өөрсдөө ойлгохгүй байна гэж үдэ. Шалан дээр байгаа цус нь хивсэн дээр байгаа цустай таарахгүй байгаа болохоор хартал илхэн хэрэг. Хивсийг хэн эргүүлв? Яах гэж эргүүлв? Гэж би танаас асууя л да. Гэв. Холмс маш хүйтэн царайлж юу бодож байгааг нь гадарлахад бэрх байсан боловч сэтгэл догдолж байгаа нь ихт байр. Лестердээ жижүүрийн цагдаа энэ өрөөнд үргэлж байсан гэж бодож байна уу? Гэж Холмс асуув. Тийм ээ. Тэр эндээс ерөөсөө холдоогүй. Тэр цагдаагаа дахин сайн шалгаж асуугаач гэж би зөвлөх байна. Тэгэхдээ харин бидний дэргэд биш шүү. Тэр чинь хоёудахна байвал танд амархан хүлээн ах. Энэ рүү хүн оруулсан уу гэж битгий асуугаарай. Та өөрөө бүгдийг нь мэдэж байгаа юм шиг л яриарай. Энэ өрөөнд нэг хүн орсон байна гэд шууд тодорж орхиорой. Үнэн зүрхнээсээ хүлээвэл өршөөд үзэх болно гэдгийг түүнд хэлж өгөх хэрэгтэй. Миний үгийг дуулаарай. За би хамаг байдгийг нь хэлүүлж орхие. Би бүр тангаргалах байсан гэд Лестерд өрөөнөөс гүйн гарлаа. Бушуулаарай баацна. Бушуулаарай гэж Холмс ярав. Холмс хивсийг сөхөж хаяад сүхрэн сууж шалны зүүдэл бүрийг дарж үзлээ. Зүүмэл шалны нэг хавтгай дээр дартал нь тэр мод бяцхан хайрцгийн таллаа мэт суг үсрэн гарч ахлаа. Энэ модны дор нь жижигхэн нууц хүндий байв. Холмс тэрлүү гараа хийгээд урам нь хугарч уур нь бадарсандаа амьсгаад нь хашгирлаа. Энэ хүндий дотор юу ч байсангүй. Бушуулаарай баацсан минь. Хивсийг нь байсан газарт нь тавиарай гэв. Бид нар арай гэж нууц савыг хаагаад хивс дэвсэж амжтал гудмаас Лестердийн дуу сонсогдлоо. Мөрдөгчийг өрөөнд нь орж ирэхэд Холмс пишин түссэн болон зовтой л ившээчихгүй байгаа дүртэй зогсно. Холмсгүй таныг саатууж орхих уучлаарай. Энэ муу унжирсан хэрэгээс болж та бүр өөдөж байх шиг байна. Таны хэлдэг чинь яг үнэн байжээ. Энэ муу золиг чинь бүгдийг нь хүлээж орхисон. За Макферсон, наашаа ирээд өршөөж болшгүй хөнгөмсөг загнасан тухайга энэ улсуудад ярьж өг гэж Лестерд хэлв. Улаан царайтай цагдаа зовсон байртай хажуулдсгийн орж ирлээ. Тэр хүн их л зовсон маягтайгаар ярьсан нь. Би муу юм бодсон учраас юр байгаагүй гэдгээд хэлээ ирхмэ. Үдэш нэг залуу хүүхэн энд орсон юм. Байшин эндүүсэн юм гинүүлээ. Бид хоёр жаахан яригдсан. Бүтэн өдрийн турш ганцаараа жижүүр хийхлээр аргагүй л уйдах юм байна шүү дээ. За тэгээд цааш нь юу болсон бэ? Тэр хүүхэн энэ байшинд гарсан хүн амны хэргийн тухай сонноос олж үзсэн юм гин. Тэгээд энэ бүх хэрэг болж өнгөрсөн өрөөг үзэх гэж их бодсон юм байна. Тэр хүүхэн их найзархаг, ээлдэг зөөлөн яриад байхлаар нь оруулж орхивол их гай болох нь юу ч болдоо гэж бодсон юм. Тэгээд өрөөнд оронгуудаа цус байхыг үзээд тэр даруйдаа ухаан ардаж унаад яг л үхсэн хүн шиг болсон. Би бушуухан гал тогооны газар очиж ус авчираад аманд нь хийж өгөхөд ухаан орохгүй байхлаар нь өнцөг дээр байдаг шахмас мод гэдэг гуанзнаас арх авчрах гэд гүйсэн. Тэгж явх хооронд минь тэр бүсгүй ухаан ороод явчихсан байна лхэ. Макферсон, хүүхнийг гарсны дараа хивс ямар янзтай байсан бэ? Жаахан атирсан юм шиг л байсан. Ер нь хивс нь хадаасгүй байсан юм. Тэгээд тэр хүүхэн яг дээр нь унсан юм шүү дээ.
Би түүнийг гаргахлаар хевсийг нь засаж тавьсан. Энэ танд сайхан сургамж боллоо гэж Лестерд ихэмсэг маягтайгаар дуугараад. Намайг залилж болохгүй гэдгийг харж байгаа биз дээ. Би энэ хевсийг ганц хараад л энд нэг хүн орсон байна гэдгийг мэдсэн юм. Харин таны аз болж тэр хүүхэн энэ өрөөнд дотроос юу ч авсангүй дээ. Хэрвээ юм авсан бол та сайнаа үзэхгүй байсан юм. Ийм амархан хэргийн төлөө таныг дуудсандаа би айхавтар харамсаж байна. Та энэ онцгийг сонирхож магадгүй гэж бодсон юм гэв. Надад ч их сонин санагдсан л та. Тэр хүүхэн энд ганц удаа л ирсэн юм уу, Макферсон? Тийм ээ, ердөө л ганц удаа ирсэн. Тэр хин гихч хүн юм, та мэднэ үү? Мэдрэхгүй юм эрхмээ. Юм хуулж бичдэг, одоо ажил ирж яваа гэж над хэлсэн. Сон дээрээс зарлал үзээд явж байсан. Байшингийн дугаар андуураад энд ирсэн юм гинвүлээ. Тэр мөнч сайхан хүүхэн байсан шүү эрхмээ. Нарийнхан өндөр хүүхэн байсан уу? Тийм ээ, мөртөө ганган. Юу өмссөн байсан бэ? Үсгийгөө шүргсэн урт цухтай. Хэдэн цагт ирсэн бilé? Үдшийн бүрий болж байхад ирсэн. Намайг гуанзнаас буцаад ирэхэд гудамжны гэрэл асаалттай байсан. За тийм байж. Бидэнд маш чухал байна. Явцгаая даваацсан гэж холмоос надад хэлв. Бид гарцгаалаа. Лестерд өрөөнд хоцорч айн сандарсан цагдаа бидэнд үүд нээж өгөх гэж ярав. Холмоос цагдаагийн хажуугаар гарахтаа зогтсон өөрөөсөө нэг юм гаргаж Макферсонд үзүүлсэнд цаатхан цэл гайхаж орхилоо. Холмоос хурууга уруулдаа хүргэж сэрэмжлээд цагдаа хүнд гайхар төрүүлсэн нөгөө юмаа өвөртөө хийлээ. Ер нь жигтэй хачин юм бэ? Шүү Ватсон минь. За бушуухан хөдөлгөөрэй гэж Холмс дуалдаад. Хөшиг нэгдэж драмын жүжигийн сүүлчийн хэсэг их нэн. Бид одоо 50 байж болно. Одоо Европ төвд дайнч болохгүй. Ирхэмсэг ноён Трелони Гопийн алдар нэрд хор болохгүй болгоомжгүй тэр нэг эзэн хаанч бодлого явдлаасаа болж харамсахад хүрэхгүй. Манай ерөнхий сайдд олон улсын хоорондын байдал хүндэрсний уршгийг үүрэхгүй болох нь. Одоо бол бид нар эвийг нь олох, уран аргал гаргах хэрэгтэй байна. Тэгээд их гамшиг аюул болохоор догдлууж байсан юм маань нэг жижигхэн бодлон болж таарах нь. Тэгвэл та энэ асуудлыг шийдвэрлэж орхоо юу? За үүнийг ч тийм баттай хэлж болохгүй байна. Энэ хэргийн дотор надад огт ой зогдохгүй юмнууд байна. Бид нар тийм их юм мэдэж байгаад үлдсэнийг нь ололгүй яах вэ? Одоо шууд Whitehall террас руу явцгаая гэв. Бид хоёр төдийл удсангүй гадаад яамны сайдын гэрт хурж ирлээ. Бидний гэрсэн тухай гилд авгаатанд мэдэгдээч гэж Холмс загцад хэллээ. Дэгжин засан зочид хүлээн авах өрөөнд биднийг орууллаа. Гилда хатагтай биднийг тосон гарч ирлээ. Тэр бүсгүйн айгүй дурн хөдөлж царай нь хачин боллоо. Холмсгүй. Эн чин эвгүй муухай хэрэг шүү. Миний танахаар очисон тухайг нууц хадгална уу гэж би танаас хүссэн шүү дээ. Би нөхрийнхөө хэрэгт оролцож байгааг өөрт нь мэдэгдэхгүй байх гэсэн юмсан. Одоо та манайд ирээд байгаа болохоор намайг танайд очижээ гэдэг бүгдэд илт боллоо гэж гилд авгаа хэлв. Өршөөгөөрэ хатагтай минь. Би заавал ирэх ёстой байсан юм. Тэр загтлыг олоод эргүүлж өгөхийг надад даалгасан юм. Ийм ч учраас би танд ирсэн юм хатагтай минь. Та тэр баримт бичгийг одоо надад эргүүлж альтаа гэж Холмс хариулв. Гилда хатагтай суудлаасаа огл харайн бослоо. Хүүхний гоёмсог царайны улаан өнгө арилж, нүд нь мэлрэн тогтов. Хамаг биеийн туйган ганхан. Одоо л унхан гэж би бодов. Гэрч тэр бүсгүй хамаг хүчээ шавхан гаргаж биеэ эзэмшин барьж чадлаа. Царайд нь дургуцэх байдал оргилж гайхах байртай болов. Та намайг доромжилж байна шүү Холмсгүй. Надыг заллих гээд ашиггүй шүү. Тэр загтлыг өгч орхив. Гилда авгаат нь хүн дуудахаар хонх руугаа гараа явуулж үзлээ. Хяа нар таныг дөхүүлж өгнө үз гэж хүүхэн хэлв. Хонх дуугарсны хэрэггүй дээ гилда авгаат нь. Та хэн нэгэн хүнийг дуудвал энэ хэрэг бодлооныг би өөрийн ирэхгүй нам тайвнаар дуусвар болгож чадахгүй болно. Захиагаа л өгч орхивол ёсоор босхон тэр. Хэрв та надад итгэмжтэйгээр зөвшөөрвөл би бүгдийг нь ая зүйтэй болгож орхих байна. Хэрвээ та миний үгнээс зөрвөл би таныг илчлэхэд хүрэх байна гэв. Гилда авгаа бидний өмнө зогсно. Ихэмсэг бөгөөд сүр жохлонтой тэр бүсгүй Холмсын бодлыг тааж ядан байгаа юм шиг түүнийг ширтэн зогсно. Түүний гар дуудлагын хонхонд байн хүрэх боловч хараахан дуудаж чадахгүй байлаа. Холмсгүй. Та намайг айлах гэж бодож байх шиг байна. Эн чин өөдгүй муухай хэрэг шүү.
Та эмэгтэй хүнийг доромжлох гэж ирсэн байна. Та миний тухай нэг юм олж мэдсэн байгаа үз? Тэгвэл юу мэдснээ шууд хэлэлтэй. Хатагтай минь та суул та. Таныг суухаас нааш би ярихгүй. Айда, их баярлалаа. Би танд 5 минут гаргая холмсгүй. Надад ганц минут байвал болох нь тэр авах байдна. Та Эдвард Луксинд очиж тэр захидлыг аваачиж өгснийг чинь би мэдэж байна. Бас та өчигдөр орой ар зал гаргана. Алагдсан хүний гэрт шурган орж хивс дивсэтэй шалан дор байсан захидлыг авсан гэдгийг би бас мэдэж байна гэхэд Гилда бүсгүй сүмсэн зайлтлааж хүн дээр амсгаад нь холмс руу харав. Та гарцуугсан байна нэрээ шүү. Та гарцуугсан байна гэж Гилда авгаа хэсэг дуугүй байснаа шигнэн өгүүлв. Холмс цагдаа хүнийг гайхард учруулсан нөгөө юмаа өөрөөсөө гаргаж ирлээ. Энэ нь Гилда хатагтай гэрэл зураг байв. Тэгэд Холмс би шалгах гэж энэ зургийг зориуд авч явсан юм. Өчигдөр орой талигач Луксийн өрөөнд орсон хүүхний зураг мөн байна гэж тэр цагдаа таньж байна үлээ гэв. Гилда авгаатан арай гэж хий. Залгин сандлын төршлөг рүү налан унлаа. Хатагтай минь тайвширч үз. Одоо бүгдийг нь янзагчиж амжих байна. Захидал танд л байгаа юм. Харин би танд муу юм хийх санаа огтхон чалга. Тэр захидлыг л танаа нөхөрт эргүүлээд өгчвөл миний үүрэг гүйцэн тэр. Миний зөвлөгөөг сонслоо. Та надаас нуусны хэрэг алга. Энэ бол таныг аврах ганц зам нь байгаа юм гэлээ. Гэвч Гилда бүсгүй өөрийгөө ялагдсныг хүлээхийг хүсэхгүй л байлаа. Холмсгүй. Та эндүрч байна гэдгийг би дахин хэлье гэв. Холмс босоод өрөөнд дундуур нааш цаашаа явж байснаа. Гилда хатагтай. Би таныг их өрөвдөж байна. Би таны төлөө чадах бүхнээ хийлээ. Одоо харж байвал миний хийсэн бүхэн минь шал дими байж гээд хонх дарахад хий орж ирлээ. Тэрлонай Гопгоо гэртээ байна уу гэж Холмсын асуухад 12 цаг хагасл ирэндээ гэж хий хариулав. Холмс цагаа хараад 15 минут болоод ирэх нэ. За яах вэ? Хүлээхээс биш гэв. Хиягийн хойноос хаалар дүнгэж хаагдтал Гилда хатагтай Холмсын хөлд сөхрөм өнөв. Авгаатны гуа сайхан нүрээр нүлэм сурсан. Намайг хайрлаач Холмсгүй. Намайг хайрлаач гэд арга тасарч ухаан ардангүйсэн нь. Хамаг гигэн сайны төлөө түүнд битгий яраарэ. Би түүнд хичнээн хайртай гэж. Өчүүхэнд гисэн өөдгүй юм үлдэхэд би өвдөг шиг болдог. Энэ нь түүний сэтгэлийг харлуулах болно. Гэхэд Холмс Гилда бүсгүйг босгож аятайхан суулгаад тухайн байдлын хамаг сүрхий бүхнийг их сайн ойлгож байгаад чинь би айхтар баярлаж байна. За одоо цаг өргөдүүлж огт болохгүй. Захиа хаан байна гэв. Хүүхэн ширээний зүг сандран гүйж нэгэн жижигхэн хайрцгийг нээж бүдэгхэн цэнхэр өнгөтэй тухтуу гаргаж ирлээ. Энэ байна Холмсгүй. Үүнийг эргүүч хийх ёстой. Яаж хийх вүлээ? Бушуухан нэг арга бодлогүй болохгүй. Жижиг хайрцаг хаан байна. Унтлын өрөөнд л бийдэ. Ер нь тэнд л байдаг юм. Тэр чинь яасан сайн хэрэг вэ? Бушуухан нааш авчраарэ. Гилда бүсгүй тэр дороо буцаж ирлээ. Улаан модоор хийсэн нэг жижиг хайрцаг гартаа барьжээ. Та үүнийг яаж нээсэн бэ? Танд өөр түлхүүр байна уу? Байлгүй ч яах вэ? Үүнийг нээгээрэй. Гилда хатагтай замныхаа цаанаас нэг жижигхэн түлхүүр гаргаж пиг дүүрэн бичигтэй жижиг хайрцгийг онгойлгов. Холмс цэнхэр духтуутай бичгийг ёроолд нь хийлээ. Гигээд Гилда хайрцгийг цоожилж унтлын өрөөнд аваачлаа. Залуу бүсгийг буцаж ирэхэд Холмс түнд хийсэн нь. За бүгд бэлэн боллоо. Одоо 10 минут үлдээд байна. Гилда хатагтай таныг хамгаалах гэж би ёстой шийдэж орхисон алхам хийсэн юм. Та үүний хариуд бүгдийг надад илэн далангүй ярьж өгөх ёстой. Энэ захидагтай холбогдсон хачин намтрыг надад ярьж өгөөч гэв. Танд би бүгдийг нь ярьж өгье гэж Гилда хүүхэн дуу алдаад. Нөхөртөө над шиг хайртай тийм эмэгтэй бүхэл Лондон хотод олдохгүй үз гэж би бодож байна. Гэвч энэ муу заяагүй захих хэрэгт би ямар шүү янзаар оролцоход хүрснийг миний нөхөр мэдвэл хизээч гисэн намайг өршөөхгүй юм. Холмсгүй. Та надад тус болооч. Миний аз жаргал, амьдрал, хамаг юм маань дээсэн дөрөөн дээр динжигнэж байна. Бушуулаараа хатагтай минь. Хэдхэн минут үлдээд байна шүү. За та миний ярихыг сонс. Би нөхөрт гараагүй байх цагтаа нэг хэрэггүй захиа бичсэн юм.
Түүн дотор онцгийн айхтар юм байгаагүй боловч миний нөхөр бол үүнийг өөрөөр үзэж надыг итгэхээ бүр боёчхож болох юм. Нөхөр минь энэ захааны тухай хизээж олж мэдэхгүй юм гэдэгт би бат итгэдэг байсан. Харин тэгтэл энэ Лукас чиний захиач нь надад байна. Би түүнийг нөхөрт чинь өгнө гэж надад хэлсэн юм. Захидлыг надад эргүүлж айл гэж би хичнээн гуйсан бэ. Миний нөхрийн жижиг хайрцагт байгаа цэнхэр дугтуутай бичгийг авчирж өгвөл захиагч нь эргүүлж өгнө гэсэн юм. Миний санахад Лукас яаман дээр олон тагнуултай хүн байхаа. Тэгэхдээ энэ нь миний нөхөрт ямар ч хор учруулахгүй гэж надад хэлсэн юм. Хоолмсгүй. Та миний ор дээр өөрийгөө тавиад үзэлдэ. Би яах ёстой байр да. Энэ бүхний тухай нөхөртөө хэлэх байсан. Би гэгж зүхэсэнгүй, чадаагүй юм хоолмсгүй. Би яахаач мэдэхгүй юм хурдан суулаа. Энэ нь өөрийнхөө нөхрийг мэхэж байгаа хэрэг боловч би Лукасын шаардлагыг биелүүлэх гэж шийдсэн юм. Би улс төрийн талаар юу ч мэддэггүй хүн. Тэгээд миний хийж байгаа юм айхавтар аюулд хүргэнэ гэж санаанд ч орсонгүй. Би Ланы тосоор цоожны хивийг хуулан авлаа. Тэгээд Лукас надад түлхүүр хийж өгсөн. Би жижиг хайрцгийг нээж загтхийг гаргаж аваад Годолфин стритэд Лукаст аваачиж өгсөн юм. Цааш нь юу болсон бэ? Болцсон ёсоор би хаалгыг нь зогсонд Лукас өөрөө надад үүд дайлж өгсөн. Би орохдоо үүдний тасалгааны хаалгыг зориуд дутуу хааж орхисон юм. Довжооны дэргэд нэг эмэгтэй хүн байхыг би ажигласан. Одоо ч гэсэн миний санаанд байна. Би ярих юмаа тэр дороо дууслаа. Тэгэхэд миний захиач ширээний дээр байж байлаа. Лукас надаас нөгөө захиаг аваад миний захиаг надад өглөө. Яг тэр үеэр үүдний өрөөнд юм шуугах чимээ гарлаа. Гудам дундуур нэг хүн явж байлаа. Лукас шарныхаа хивсийг дутуу сөхөж нөгөө захидлыг далд хийгээд бушуухан бүтээж орхилоо. Тэгээд аюултай юм болсон доо. Өөдгүү баргар царайтай хүүхэн хараан загнаж байсныг нь би санаж байна. Миний харуулдаж байсан нь дэмийч биш байж тээ. Эцсийн эцэст та хоёрыг хамт байхад нь дайралдлаа даа хөө. Гэж тэр эмэгтэй Францаар хашгирч байснаа Кинжа. Барин Лукас руу дайрсан. Цаадах нь сандар шүүрч аваад бие хаацалж байсан. Би зүхтэж гарсан. Годорфин стритэд хүн амны хэрэг гарсан тухай би маргаашийн сонноос олж үзсэн. Захидлаа олж авсан болохоор би шөндөө сэтгэл амар унтлаа. Гэвч нэг аюулаас гараад өөр нэг аюулд орсноо маргааш өглөө нь олж мэдсэн. Миний нөхөр захидал алга усныг олж мэдээд ухаан нь олдохын аргагүй хачин болж орхилоо. Би нөхрийнхөө өмнө сөхөрж унаад хамаг байдваа хүлээх юмсан гэж бодлоо. Тэгвэл би ах хизээ нэгэн цагт болсон юмаа бас л хүлээхэд хүрээд байлаа. Тэгэд би танаад очив юм. Миний хийсэн хэрэг хичнээн сүрхий аюултай болохыг танаар хэлүүлэх гэж бодсон юм. Тэгэд би үүнийг ойлгосныхоо дараагаар захиаг л эргүүлж явах чадвал юунаас ч буцахгүй гэж шийдсэн. Уул захидал. Миний дэргэд Лукасын хийсэн газартаа бий байх гэж би бодлоо. Байшинд нь яаж нэгтрхвэлээ? Би 2 өдрийн турш байшингийн тойрон аятай цагийг хүлээн тэнсээр байхад хаалга нь хаалттай л байлаа. Өчигдөр орой эцсийнхээ оролдлогыг хийлээ. Би өрөөнд нь ямар шүү маягаар орж захидлыг яаж авсан зэргийг та мэдэж байна. Би захидлыг гэртээ авчираад устгах юм уу гэж бодож байлаа. Хамаг байдгаа ихчлэлгүйгээр захидлыг яаж буцааж өгөхөө мэдэхгүй байсан юм. Бурхан минь. Манай нөхрийн хөлийн чимээ гарч байна шүү. Сайд түргэн алхалсаар өрөөнд орж ирээд "Холмосгүй, танд мэдсэн дуусан юм байна уу?" "За да, найдвар төдийл юм." "Ямар аз вэ? Өнөөдөр өглөөний цайн дээр ерөнхий сайд ирнэ. Түүнд мөн гордлоготой үг хэлж болох юм шивдэ. Ерөнхий сайд чинь төмөс шиг хатуу зоригтой хүн байтлаа сүүлийн хэдэн хоногт ганц минут ч унтаагүй шүү. Джейкобс, Лорд Беллингерийг морилоо орно уу гэж хэл. Уучлаарай хайрт гэргийн минь. Танд улс төрийн хэрэг сонирн биш үз. Хэвхэн минут болоод Гуанзанд нэг очиж та нартай нийлхий гэв. Ерөнхий сайд орж ирлээ. Тэр хүн биеэ хичнээн барих боловч эзэнхий гарам чичрэн улцайсан нүдний байдлыг харахад Лорд Трелоноин Гопос баггүй сандарсан ил байлаа. Түүний асуусан нь "Холмосгүй, та бидэнд ямар нэг зүйл мэдэгдэх гэж байх шиг байна да." Миний та бүхэнд мэдэгдэх гэсэн зүйл бол одоохондоо таамаглалын хэлбэртэй юм. Энд тэндгүй лавлан шалгаж үзээд ай хүндэс огт алга гэж би шийдлээ. "Холмосгүй, эн чин чамлалтай байна. Бид хутганы эрен дээр сууж байна шүү. Ийм байдал удаанаар үргэлжиж бошгүй байна.
Бид нар Захидал хаан байгааг мэдэх хэрэгтэй. Би түүнийг олно гэж найдаж байна. Үүний тулд ч наашаа ирсэн юм. Энэ хэргийг хичнээн их бодох тутамд тэр Захидал энэ байшингаас гараагүй гэж төчнөөн бат итгэх боллоо. Үгүй, та юу гинэ? Тийм биш бол энэ Захидал хэдийнэ хэвлэгт нийтлэгдсэн байх хэрэгтэй гэдгийг үнэмшээч. Хулгай хийсэн хүн чинь яагаад тэр Захидлыг энэ байшин дотор нуугаад байх вүлээ дээ? Танад ямар ч хулгайч ороогүй. Тэр Захидлыг хэн ч аваагүй лав гэж би бодож байна. Тэгвэл хайрцаг дотроос яаж алга болсон хэрэг вэ? Ер нь алга болоогүй лав биз гэж би бодож байна. Одоогийн байдалд тоглоом тохиу хийх нь зохисгүй хэрэг шүү холмосгүй. Тэр Захидал хайрцаг дотор байхгүй гэж би танд хэлсэн шүү дээ. Гэвч та нар мегмар гаргаас хойш хайрцгаа нээж үзээгүй байж магад. Үгүй. Үзэх хэрэг ч чадах шүү дээ. Захидлыг хараагүй байж бодно шүү дээ. Хаанаас та гэдэгт чинь би бат итгэхгүй байна. Олон бичгийн завсар орчихж болно шүү дээ. Үгүй. Хамгийн дээр нь байсан юм чинь. Хайрцгийг сэгсрэхэд дээр нь байсан юм доор нь орж болно шүү дээ. Би бүх бичгүүдийг их сайн шалгаж үзсэн. Маргах хэрэг алга. Хайрцгийг нааш нагчруулъя гэж ерөнхий сайд хэлв. Лорд Трелонойгоп хонх дарав. Джейкобсо, жижиг хайрцаг аваад ир. За хайрцаг энд байна да. Хол Москва. Ширээн дээр тавиарай. Сайд нөгөө жижиг хайрцгийг нээв. Миний бүх бичиг хэрэгүүд энх байна. За энэ Лорд Мирогийн Захидал, Чарлз Гардийн ихтгэл. Энэ Белградаас ирсэн тулган шаардах бичиг. Франц, Оросын худалдааны хилэлцээрийн тухай тэмдэглэл. Мадридаас ирсэн Захидал. Эн чинь юу гэгч вэ? Хүүе, Бэлингер. Ноёнтон гэж хаширв. Ерөнхий сайд түүний гараас цэнхэр духдуутай Захидлыг шүүрэн аваад энэ байна. Бүтнээрээ шүү. Гоп танд баяр хүргэе гэв. Үгүй, би танд хичнээн их баярлаж байна. Би хичнээн их хүнд аюулаас мултрах минь энэ вэ, та минь. Эн чинь ёстой ухаан хүшгүй юм. Холмосгүй. Та чинь ёстой эд шидтэй хүн юм да. Та Захидал энд байна гэж яаж мэдэв? Өөр ямар ч газар байж болохгүй гэдгийг би мэдсэн юм. Би өөрийнхөө нүдээр үзээд үнэмшихгүй байна. Гадаад яамны сайд өрөөнөөс үсрэн гарч. Эхнэр маань хаана байна? Захидал олдсон гэдгийг хэлж түүнийг тайвшруулгүй болохгүй. Хүүе, гийл та гэж хаширан одов. Ерөнхий сайд Холмсын өдөөс хянуу харцаар ширтэн байж. Ирхмээ. Би яагаад үнэмшиж чадшгүй. Захидал яаж яваад энэ хайрцагт буцаад орчихсон юм бэ? Үүнийг тайлбарлаж өгөөч гэв. Холмос түүний нэвтэртэл харах нүднээс буруулан эргэж. Бидэнд бас өөрийн хувийн нандан нууц гэж байдаг юм шүү дээ, ноёнтон минь гэж хариулаад малгайгаа авч бүхэн яслоод гарч одов.